Түш орнуудаас ирсэн жуулчдын тоо 80%-аар нэмэгдэжээ. Сайн бацхан эрхэм үзэгчдээ Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студиуд Мөнх баяр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тасаргааны мөнгө халамжийн тэтгэврийг 30%-аар нэмэхийг шаардаж байна. Бурад улс Монголын медиа зах зээл дэх оролцоогоо идэвхтэй нэмэгдүүлж байна. Улаанбаатар дахь Оросын радиогийн үйл ажиллагааг Бурядын тэргүүн Алексей Зеленов дэмжлээ. Монгол дахь төрөл төрөсгөө ирж буй нэртэй Бурядын нийгмийн зүтгэлт. Эрдэмтдийн үдэж байгаар Улаанбаатар хотын усан хангамжийн шугам ус нь оршин суугчдын өвчлөлт нөлөөлж буй гол шалтгаан болж байна. Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөний тэтгэмжийг нэмэхийг шаардаж саяхан жагсаалт зохион байгуулсан. Ус холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэн сард 397,572 мянган төгрөг, түүний асар хамгаалагч нар 302 мянган төгрөгийг авч байгаа нь өнөөгийн амжиргааны өртөг хүрэхгүй байгаа тулд энэхүү тэтгэмжийг 30%-аар нэмэхийг шаардаж засгийн газарт шаардлага хүргэсэн байна. Манай улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Гэвч өнөөдөр тэдний маш бага хувь нь ажил хөдөлмөр эрхэлж өрхийн санхүүтэй хувь нэмэр оруулдаг бол дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй асраанд байна. Гэтэл сард улсаас тэдэнд 302 мянган төгрөг олгож байгаа нь ханаач хөрсдөггүй байна. Тиймээс тэд энэхүү мөнгөнд тэтгэмжийг эх хонд 30%-аар нэмэхийг шаардж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол 397-аас 572 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа. За бидний одоо асран хамгаалагч нар бол 302 мянган төгрөгийг нэг сард авч байгаа. Тэгэд энэ бол нэг амжиргааны наацхан хэрэгцээг хангаж чадахгүй. Яг сүүлийн нэг жил ихэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бараа бүтээгдэхүүн яаж нэмэгдэж байгаа вэ те. Тэгэхээр энэ бол одоо бид нар энэгээр ер нь нэг 4-5 өдрөл амьдрах тийм хэмжээний мөнгө л одоо бид нар сард олгодож байгаа. Мөн улсын хурлын гишүүн Батсуур улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хоолны самнууд хэмээн хэлсэн эдгээр иргэдийг ихээхэн бухимдуулсан байна. Тэдний хэлж байгаагаар улсын хурлын гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ингэж хэлсэн явдал нь байж боломгүй явдал бөгөөд тиймээс түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлахгүйг шаардсан байна. Бид нар ингээд нөгөө сошиал нөлөөллөө хийгээд ингээд тэр нэмэгдүүлээч гэж явж идэл яг тэр нөгөө Батсуур гишүүний тэр үгнээс болоод маш хурдан зохион байгуулалтанд ороод маргааш ирнэ өөрсдийнхөө доо болон хүрэхгүй л болохгүй нэ гэдэг юм юунд хүрсэн л дээ. Тэр бол яг хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн их дэвслийг хүргэсэн. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох улсын хурлын гишүүн Баясгалан улсын хурлын дарга ерөнхий сайдад төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаарч өгөхийг хүсч саналаа хэлсээр иржээ. Тэгвэл үүний үр дүн өнөөдөр гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийн асаргааны тэтгэмжийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй дэмжиж ажтайг байлаа гэж хэлмэж байна. Жанчуудаас Баттал Евгений Павлов Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэн цог харин мэдээг хүргье. Шаапжээ. 100 гаруй эмнэлгийн 15 мянга гаруй эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаяхаар олжээ. Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж энэ сарын 13-наас эхлэн ажил хайна гэдгээ энэ сарын 4-ний өдөр мэдээлсэн. Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж 13-наас эхлэн ажил хайна гэдгээ энэ сарын 4-ний өдөр мэдээлсэн. Ингэхдээ бид шууд 3.5 сая болго гэхгүй. Эх оны 1-ээс 50%, эх 7 дугаар сараас 15% гэгчлэн тооцоолж засгийн газартаа хамтран ажиллахыг хэлэлцээрийн ширээнээс суухыг уриалсан. Биднийг ажил хайж чадахгүй хэмээн бодож байна. Тэгвэл 3 хоног үлдээд байна шүү гэлээ. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 7.28 суманд аюулт үзэгдэл яслын 84 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Төв орон нутгийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж 4 иргэний амь насыг авран хамгаалж 70 иргэнийг удаачлалтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангасан байна. Нийт дуудлагын 68 нь ахуйн галт түмэр байсан бол газар хөдлөлт биологийн гаралтай аюулт үзэгдэл тус бүр 1 удаа хүчтэй салхи шуурга 2 удаа гарчээ. Мөн хүний үйл ажиллагаатай холбоотой 12 осол гарсан байна. Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян өрнөж байна. Улсын хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг төшөглөн зам ашигласны төлбөр хураах 33 цэг ажилдаг. Үүнээс 12 нь цахимжсан. Үлдснийг цахимжуулахаар ажиллаж байна. Хэдий тэмч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байна. Тиймээс зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчт үйлдвэрийн газраас дээрх аяныг эхлүүлээд байна. 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа ихтерсэн хоног тутамд 1.5% алдан тооцоолжээ.
Манай улсын 13,800 хүн 2024 оноос энэ оны эхний 10 сарын хугацаанд гадаад улсад эмчлүүлсэнийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Тэдний дийлэнх нь Солонгос, Хятад, Турк улсыг зоржээ. Манай улсад эмчлэх боломжгүй 25 өвчний чагсаалтыг хамгийн сүүлд өнгөрсөн оны 6 дугаар сард шинжлэн баталсан. Үүнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, уушиг судлал, их барих эмэгтэйчүүд өргөдөл зэрэг 8 нарийн мэргэжлийн өвчин оржээ. Сонирхолтой эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд гадаад эмчилгээг зохицуулах алба ажиллаж байна. Брэдэд бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдрийг тэмдэглэж байна. Тодорхойлбол Оросын буддын хийдэд тэр дундаа тус улсын буддын шашны төв Улаан-Удахад өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийн ачийг хариулахаар тус орноо залран ээжтэй болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш ном айлдаж, номын аршаанаар ээжигээ арчлан Нирваны хутагт хүргэсэн гэдэг. Тиймээс Улаан-Удахатын эвлэгийн хийдийн шинээр ашиглалтанд орсон цагаалгаа зогчин дуганд 3 өдрийн турш тодорхойлбол өнөөдрөөс 12-ны хүртэл ном хурал хурахаар болжээ. Бурайд улс Монголын медиа зах зээл дэх оролцоогоо идэвхтэй нэмэгдүүлж байна. Улаанбаатар дахь Оросын радиогийн үйл ажиллагааг Бурайдын тэргүүн Алексей Цэдянов дэмжлээ. Өчигдөр Бурайд ТV төрийн медиа холдинг болон Монотранс Групп хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр талд ашигтайгаас гадна Монголын үзэгч сонсогчдоо шинэ боломж нээх тухай удаах сурвалжаар хүргэнэ. 2025 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн Монгол улсын нийслэлийн иргэд Оросын шилдэг уран бүтээлчдийн уран бүтээлийг нон-стоп сонсох боломжтой болсон. Энэ өдөр Улаанбаатар хотод Оросын радио албан ёсоор хөтөлбөрөө эхлүүлсэн юм. Хагас жилийн дотор тус радио өөрийн сонсогчдын хүрээгээ бүрдүүлж чадсан бөгөөд улам өргөжүүлэх шин шатанд гарч байна. Радио эзэмшигч Монотранс Групп нь Бурайдын төрийн медиа холдинг Бурайд ТV-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Группа компании Монотранс Групп Монгол улсад русский радиог нээгт оролцсон. Алексей Самбович бидний санаачлагыг дэмжиж энэ төсөлд анхаарал хандуулсан. Үүний үр дүнд бид Бурайд ТV болон Бурайдын засгийн газартай хамтран мэдээллийн орон зайг хөгжүүлэх Оросын радиог Монгол өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн. И подключился к данному вопросу. Глава Республики Бурятия. Бурайдын тэргүүн Алексей Самбович Цэдянов Орос Монголын найрамдлыг бэхжүүлэхийн ач холбогдлыг бүрэн ойлгодог. Манай ерөнхийлөгч Владимир Путин ч манай түүхэн ахын дүүсийн улам батчих ёстой гэж онцолдог. Монгол улс үргэлж Оросын стратегийн түнш байх болно. Будет стратегическим партнером России. Ийхүү Оросын радио Монгол дахь Бурайд медиа орон зайн бүрэлдэхүүн хэсэг болж байна. Энэ дэлхийдийн ICE Global телевиз амжилттай ажиллаж Монгол зах зээл байр сууриа эзэлжээ. Мы очень рады, что Бурятия. Манай Бурайд телевизийн сувг медиа холдинг Монгол улсад оролцоогоо тэлж Орос Монголын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаад бид үнэхээр баяртай байна. Бидний мэдэж байгаачлан ICE Global Монголын медиа зах зээл 2 жилийн өмнөөс амжилттай ажиллаж байна. Манай сувгийн бүтээдэг контентод үзэгчдийн сонирхол улам нэмэгдэж, үзэгчдийн тоо өргөжсөөр байна. Аудитория его расширяется. За манай ялгуур компани нь Бурайд ТV компанитай хамтран ажиллахад бол маш их таатай байна. Тэгээд Оросын монголчууд бол Оросын дуу хөгжмийг бол сонсох дуртай. Манай FM-ээр одоо ингэ зөвшөөрлийн дагуу хамтарч ажиллаж Оросын шилдэг уран бүтээлүүдийг бол монголчуудад хүргэх болсонтой бол таатай байна. Ойрын хугацаанд Монгол дахь Оросын радиогийн хамгийн гол зорилго бол мэдээллийн нэвтрүүлгүүдийг нэвтрүүлэх, сонсогчдыг зөвхөн хөгжим төдийгүй шинэ мэдээлэлээр хангах явдал юм а. Бурайдын хөнөөгийн сангийн тэргүүн Олег Булутов Монголд байгаа төрөл төрөстөхөө сургийг гаргахыг хүсэж байна. Түүний төрөл садан болох Филипп ба Ягди Тулханов өнгөрсөн зуны 1920-од онд Эрхүү мужийн нутаг дэсгэрээс манай нутагт нүүн иржээ. Магадгүй Монголд ирсний дараа овгоо монголжуулж Тулхан эсвэл Тулхан болгосон байж болох юм. ICE Global телевиз үзэгчтэй хандан гэр бүлээ дахин нэгдэх нь туслаач хэмээх уриалж байна. Олег Булутов бол улаан үдийн ойролцоох Эртний Хүннүүгийн хотын туйрыг сэргээн босгох түүхэн төслийн санаачлагч гэдгээрээ олон нийтэд танил болсон хүн. Гэвчээр олон жилийн турш Монголд байгаа төрөл саднаа нагацх нар болох Филипп ба Ягди Тугулхав нарыг ирж хойж байгаа юм а. Я Булутов Олег Игнатьевич. Би та бүхэнд чин сэтгэлээсээ хандаж байна. Би өөрийнхөө төрөл төрөстийг хайж байгаа юм. Тэд өнгөрсөн зууны 1920-од он тухайн үеийн Бурайд Монголоос одоогийн Бурайд улсын нутаг дэвсгэрээс Монгол улс руу нүүсэн юм. Ушли на территорию Монголии.
Филиппа Ягди Тугулханов нар бол Олег Болотовын ээжийн төрсөн ах нар юм. Тэдний аавыг түгээдэ харин ээжийг нь Хабар гэдэг. Ах дүү нар нь 19-р зууны сүүл эсвэл 20-р зууны эхэнд Бурят Монголын ACCP-гийн Буханы аймгийн Заглик хэмээх улсын нэгэн том гэр бүл төрсөн бөгөөд уг гэр бүл 8 хүн, 3 охин байсан гэдэг. Одоо тэдний гэр бүлийн цорын гац гэрэл зураг хадаглагдан үлджээ. 70-х годах 1970-ад онд Тугулхановын удамд хамаарах Ягди болон Филиппийн үр хүүхдүүдийн нэг нь эрхэм мужийн Буханы дүүрэгтэр биднийг хайж байсан юм. Гэвч бид бие биенээ олж чадаагүй. нас, так не могли найти. Хэрв та эндээс өөрийгөө эсвэл танил төрөл саднаа таньсан бол Iced Global телевизийн редакцид хандна уу? Монголын эрдэмтний судалгаагаар 40-с дээш насны эрчүүдийн 70% нь цусндах төмрийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан тогтоогджээ. Энэхүү үзэгдлийг гол шалтгаануудын нэгэн төлөрсөн ус хангамжийн системийн ундны ус юм. Цусндах хэд их төмрөн бодисын солилцооны ноцтой эмгэг үүсэж бие мах бодыг хордуулдаг. Клиникийн профессор Батсүхэн Батбол цусны бүтэц найрлагыг олон жил судалж ирсэн бөгөөд түүний дүгнэлтээр цусндах илүүдэл төмөр нь хүний биеийг дотроос нь зэврүүлдэг байна. Энийг бид нар багасгахгүй бол цаагаараа бүх хэрэгтэн системийг бүгдийг одоо муутгадаг. Төмөр чинь яадгийн гэхээр өөрөө маш хүчтэй эсэлтүүлэгч юм байна. Оксидант. Эсэлтний чинь төмөр чинь зэврэн гэсэн үг. Биес өрөвж байна. Бид зэврэн. Эмчийн хэлснээр төмрийн илүүдэл нь хамгийн түрүүнд элэг, зүрх, уушгийг гэмтээдэг. Үүнээс гадна түүний судалгаанд бусад ноцтой дүгнэлтүүдж багтжээ. Тэгээ одоо энэ манай Улаанбаатарын одоо энэ одоо бидний уудж байгаа нийтийн одоо энэ системээр ирж байгаа одоо усвалт тэгэхээр төмөр ихтэй байна гэсэн үг. Сүүгчээр цэвэрлэж болохгүй юу? Ерөөсөө сүүгчээр цэвэрлэгдэхгүй. Эмч тэмдэглэхдээ эмэгтэйчүүдийн цусндах төмөр сарын тэмдгийн үед гадагшилдаг учраас тэд эрчүүдээс урт насалдаг нууц үүнтэй холбоотой байж магадгүй гэжээ. Түүнчлэн цусндах төмрийн илүүдэл нь зөвхөн усаар бус мах ихтэй хоол хүнснээс шалтгаалдаг. За ялангуяа монголчууд бол бид нар мах идэх махан одоо хүнс гол үндсэн тийж маханд байх уу? Маханд их байна. Улаан маханд их байна. Монгол Улсын гавьяат эмч клиникийн профессор Батболтын цусны талаарх сонирхолтой ярилцлагыг Iced Global телевизийн нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаараар хүлээн авч үзээрэй. Ирэх үзэгчдээ энэхүү хүрээнд Iced Global телевизийн мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэнд хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлалаа. Дараа нь дахин уулзъя.